За сайн уу өдрийн мэнд. Сайн өдрийн мэнд. Яа. За хичээл хэр байна? Хичээл юм одоо гайгүй. Гэтэ дараалал оноос шалгалтаа Мид термин эхэлж байгаа юу? Мид термүүд аль 11 сарын сүүлээр эхэлсэн. За тусч байгаа юм тийм. Ер нь битүү шалгалтууд өнгөртүүлээ. За эхний өнөөдөр чамтай ер нь 50-нд очих хэр байгаа талаар нь тэгээ сургуулийнхаа талаар тэгээ 50-ны амьдрал чиний хүлээлтээс хэр байгаа хүлээлтээс давж гин үү дутж гин үү гэд ер нь тэр талаар нь энгийн зүйлийг хоёлаа ярилцъя. За тэгэхээр манай золбот маань манахаас сая 9 сард явсан одоо National Банк сургуульд financial management-ээр сурч байгаа тийм. Зүг болов. Тийм. MSF-ээр сурч байгаа. Тийм тий. За тэгэхээр санхүүгийн чиглэлээр суралцж байгаа юм ойтон байгаа англи хэл дээр явсан тий. За хамгийн анх 50-нд очиод их чиний хүлээлт Монголд ямар байсан? Атсан чинь чамд ямар санагдсан бэ? Яг анх очих юм бол ойлгомжтой улсаа бол харсан. Одоо Google Moodle янз бүрийн сошиал аяг гэдэг. Яг л ийм улс юм шиг байна тэгээд очиод бол үнэхээр л хүлээлтээс давсан баг байсан. Тэр байгаль жишээлбэл одоо уус мод гэж үнэхээр гоё харагдчихсан надад. Очиод яг сургуультаа шууд техникийн өдрөө шууд очсон уу эсвэл гадуур өөр хотод байж байгаа очсон болов? Би ихтэй манай сургууль Баалинд идэхгүй. Тайваныхаа. Тэгээд би ихлээр Тайванд очсон. Тэгээд Тайванд 4 хоногтой найзыгаа сургуульд оруулаад. Тэгээд наашлах цаанда Тайпейд нэг хоноод тэгээд Баалинд ирсэн шүү дээ. Энэ гурван хотын ялгаа нь хэрэг чамд? Ер нь бол Баалин бол хамаагүй тийм чимээгүй, намгүй аль хөдөөдөлтэй хот байлээ. Тайпей Тайван хоёр бол ялч юм жоохон талтай айгүй тийм. Юу л жишээл нөгөө Баалиныг аваад айгүй тийм. Хөвчцөө хот юм шиг санагдсан. Нийс хот шиг. Нэг л хот шиг. Чамд болохоор тэгээд яг нөгөө хөдөө талд юм юу чимээгүй тал нь гоё санагдсан юм уу? Айгүй тийм гоё нам гүн чимээгүй тайван байгаа болохоор тэр надад айгүй таалагддаг л та. Анх очиод одоо хүртлэх байж байгаа хугацаанд чамд тохиолдсон хамгийн хэцүү зүйл одоо юу вэ? Сургууль дээр байна уу? Эсвэл гадуур амьдрал дээр? Гадуур амьдрал дээр нь л айгүй хэцүү байдаг. Одоо би хэдтэй сурч байгаа шүү дээ. Тэгээд ойлгомжтой амар сайн сураагүй. Хэвээ айгүй ярьж чадахгүй байгаа. Гадуур ямар нэгэн зүйл одоо гадуур яваад дэлгүүр орох ч юм уу. Ямар нэг юм авах тохиолдолд хэдтэй л ашиглах шаардлагатай. Тэр үед л жоохон хэлний бэрхшээлээс болоод ярьж чадахгүй болохоос сургууль дотор бол бүгд англиар ярьдаг, бүгднтэй англиар ярьдаг болохоор юм асуудал байдаг. Тэн дээр асуудал байна тийм. За сургуулийнхаа талаар ярил. Сургуулийнхаа хүлээлтийг ер нь хэр тавьчихсан бэ? Одоо багш нараа бас хүлээлтэнд нь хэр хүрсэн бэ? Аялахаас эхлээд дуудлагаас эхлээд багш нарын. Тэгээ одоо анх сургуулаа бол манай сургууль 50 улс хамгийн том кампустай сургууль. Би үнэхээр тийм том биш байл үдээ гэж бодсон чинь манай сургууль үнэхээр л том байсан. Бараг жижиг хотчиг байна уу? Тэгээ бараг л нэг Монгол улсын нэг сум шиг л тийм хэмжээтэй айгүй том сургууль байсан. Аас ч жоохон дугуй байхгүй, унаа байхгүй жоохон ядарсан ямар нэг хэврээ явах юм. Кампус дотор автобус явдаг тийм? Кампус дотор автобус явдаг. Тэгээд дугуй авсан уу одоо? Одоо дугуйтай л байнг явдаг. Одоо хичээл өдрөө. За тэгэхээр сургууль хичээлийнх нь хүлээлт нь хэр байсан бэ? Одоо дэж байгаа. Багш нар нь чамд таалагдж байна уу? Одоо надад хамгийн их таалагдж байгаа багш нь манай economics-ийн багш байна. За. Айгу жоохон настай. Тэгээд тийм айгу залуу хүн шиг байдаг. Би тэдтэй амар айгу найзархад хичээлээ заахтай инээд задаг. Уг нь хөгшин багш юм байна тий? Тэгээ уг нь хөгшин багшийн сургуульд баг 15 жил гарсан багшилсан тийм багш. Тэгэхээр хамгийн таалагдж байгаа хичээл нь economics аваад байна уу? Яг таалагдж байгаа хичээл нь бол economics л биш, математик л байдаг юм. За. Яг хичээлүүд бол айгу арай хөнгөн санагдаад байна. Economics хичээл нь үү? Хичээл нь. Economics хичээл нь айгу хүнд. Мэргэжлийн хичээлүүд нь айгу хүнд. Яг ингээд юм яг амьдрал дээр гараад ажил дээр яг ийм юм болдог гэдэг юм үнэхээр л мэдээд байгаа болохоор ингээд айгу гоё. Сонирхолтой санагддаг надад хичээлүүд нь ер нь бол. Тэгвэл ч бас тоондоо дуртай болохоор тоон гоё санагдаад байгаа юм байна л та тий.
Одоо хэдэн кредит хичээл үзэж байгаа вэ? Хэдэн төрлийн хичээл үзэж байгаа? Би одоо 5 хичээл авсан. 16 кредит авч байгаа. 5 хичээл. Дандаа нөгөө заавал үзэх хичээл байна тий? Тэгээ заавал үзэх хичээлүүдээ л авсан байгаа юм. Энэ семестртээ ер нь бол. Тавар хажуугаар нь хятад хэлээ бол үзээд байгаа. Тэгээ хятад англи хэл хоёрыг зэрэг үзэж байгаа. Чи нөгөө нэг анх судлаад донхаагаа л яг явнаа гэж нөгөө сагсаараа айгу гайгүй байна гэж сонгож ирсэн шүү дээ. За тэр тал дээр очиод яасан. Тэрэн дээр жоохон хүлээлтээс үлэхээр доош байсан. За. Би манай сургууль сагсны бол амар сайн болоо гэж бодсон. Тэгээ сагсны төрөл чинь D1, D2, D3 гэж байдаг шүү дээ. За. Тэгээд манай сургуулийн сагсныг болохоор D3 баг гэсэн. Тэр нь муун D3 гэсэн үг тий? Тэгээ муун D3 гэсэн. Тэгээд ер нь жоохон сагсан дээр за ер нь жоохон суд сургууль юм байна да. Тэгээд D3 төвшөндөө сайн байна гэдэг нь мэдээл. Сургууль нь сагсны багаар дэмждэг юм билээ. Тэгээд өөрсдөө л яг бүх юмаа зохицуулаад сагсныхаа нөхдөд коуч нь бүгдийг өөрсдөө л хийцгээдэг болохоор тийм билээ. Чи ихтэй лигт нь орсон уу? Ороогүй сургуулийнхаа? Тэгээ би сургуулийн шгшээд байгаа. За очиж шууд орсон уу? Тэгээ очоод шууд ороогүй. Тэгэхээр энд нэг тоглолтыг найзуудтай бас гадаад сагс тоглож байгаа. За. Тэгээ найзуудтайгаа ярьж байгаа манай найз сагсны шгшээд нарцсан гэд. Тэгээд намайг бэлтгэл дээр хүрээд иргээ. Тэгээ шууд коучд нь хэлж байгаа шууд орж ирсэн. За. Тэгээд дижер тоглож үзээ тэгээ коуч чамайг авахгүй шийдсэн гэсэн үг юм байна тий? Тийм тоглолцоогоод тэгээд намайг авахгүй. Ганцаараа Монгол байгаа юу тий одоо Донхагийн лигт нь? Манай нэг Монгол бас нэг найз байдаг. Өмнө нь тоглолдог байсан. За. Нэг найзтайгаа тишгшээд тавьдаг Монгол найз. Сургуулийнхаа орчноос одоо хамгийн их таалагдж байгаа юм юу вэ? Одоо Indigenous Center гэх юм уу? За. Тэр нь болохоор сургуулаа хойхын хэсэгтээ тэр тийм одоо эд түүхийн хэсэг юм шиг байгаа юм. За. Би энд волонтер ажил хийж байгаа юм. Тэгээд тэрүүгээр явж хаяада хог түүхээр болно. За. Тэнгүүд яг сургуулийн тэр хэсгээр явгууд мод зод тэнд байгаа байгаль нь барилгуудын бизнес нь яг тийм стасаа шал өөр харагдаад айгу гоё харагдаад байдаг болохоор бас цадан барилга нь шүү дээ тий. За. Өөр мод ордог гэх юм уу? Одоо энэ насаа дээдлэхэн курсын хүмүүсээс эсвэл өөрөө судалж үзсэн одоо багш нараас ч сонссон байж болно. Одоо яг энэ санхүүгээр Донхойд сурахын давуу тал нь ер нь юу юм шүү? Бусад сургуулиас. Сургуулигаа бодвол одоо манай сургуулийн бакалаврын диплом айгу хүчтэй. Одоо хаач утсаа одоо бараг шүү. Энэ нэг юм сурсан хүн байна гэж харахад бодож. Ажилд их авдаг. Тэгээ ажилд их авдаг. Ийм байлээ ер нь аль. За. Чи нөгөө анх санхүүгээр яг суралцсан гэж шийдэж байхдаа ер нь ягаад Монголоос Тайваныг сонгож яг суралцъя гэж шийдсэн бэ? Тэгээ санхүүгийн чиглэлээрээ эсвэл яагаад гадаадд яг Тайван гэж анх бодсон бэ? Энд дээр би бас өөр маш олон улсууд руу аплай хийсэн. Сургуулиуд руу урилга авсан. Америк, Канада жишээний. Тэгээ тэнд үнэхээр зардал маш өндөр байдаг. Тэгэхээр бас би аав ээжигээ бодсон. Яг бол сайн тэтгэлэгтэй сургууль аваад өөр газар сурахыг бодъё гээд. Тэгээд ингээд Ази орнуудаас би судалгаа хийж гисэн л дээ. Тэгээд ингээд Тайван, Солонгос, Хятад, Япон гэсэн улсууд байгаа шүү дээ. Тэгээд би ингээд бодоод хүн болгон Солонгос, хүн болгон Хятад, хүн болгон Япон хэвчээд. Ягаад Тайван гэж бодсон бэ? Би Тайваныг маш сайн судалсан. Тэгсэн Тайван бас дэлхийд ранкаар сайн сургуулиудад орд юм байлээ. Нэмээд тэтгэлэг маш сайн өгдөг болохоор би Тайваныг ер нь сонгоё гэж бодоод тэгээ Тайванд ирсэн гэж төсөл. Ер нь бол анхнаасаа тэгээд тогтсон байсан юм тий. Одоогоор тэгээд за дуртай багш нар дуртай хичээлэн тэр одоо юунес хичээлийнх нь ачаал нь хэр 5 хичээлтэй гэж байна шүү дээ. Шалгалтнуудад нь сая хэр зэрэг өнгөрсөн. Ер нь даалгавар бие даалт хэр өгдөг юм байна. Явцсан шалгалт нь хэр их авагдчихээн. Одоо бол яг эхний семестрт бол ямар нэгэн бие даалт байхгүй байна. Яг 1% шийдвэр тавьсан. Тэгээд хичээлүүд даалгавар бол өгдөггүй. Хамгийн ачаалтай зүйл нь бол одоо шалгалтын тийм шахуу байдал аягүй тийм. Тэгээд одоо нэг хичээл нь
Доороо иж 2 мэтэр авдаг. Тэгээд мэтэрмийнхээ өмнө бас квиз гэж явдаг. Тэгвэл шалгалтууд аягүй их давхцаж байгаа яг миний хэлээд байгаа. Өдөр болгоо ингээд шалгалтууд бол байна. Сая би орог сүүлийн 4-7 хоног тасралтгүй шалгалт өгсөн. Тэгээ одоо нэг 2-7 хоног за нэг арай өнгөрөөд одоо дараа 7 хоногт дахиад ер нь шалгалтад авч эхлэх гэж байгаа. Дахиад аа. Тэгээ багш нарын бас ингээд шалгалт өгөх юм хийх юмнуудын бэлдээд өгчдөг. Орох юмнуудын жишээгээр. Тэгээд тэр бүгдийг ингээд номноос ингээд аягүй олноор нь зэрэгс шалгалтанд жоохон ачаал байл санагдаж байна. Ангидаа ер нь хэдүүлээ вэ? Хэдэн гадаад оюутнууд байна? Бараг аягүй олон хүмүүс 50-60 хүмүүс өгөх. Тэрний ихэнх нь Тайван, Вьетнамис, тэгээд Индонез гэсэн 3 улс өгдөг гэдэг. Тэгээд ангидаа Монгол хүүхэд гэвэл цаана 3-4. Тэгээд нэг Орос 3 хүүхэд. Бас Польш хүүхдүүд бас олон байдаг. Ер нь нэг донхой нийт хэмжээгээр олон улсын оюутнууд ер нь хэрэгтэй юм байна. Чи олон улсын оюутнуудтайгаа найзалж байна уу? Би одоо аль болох бүх улсын хүүхдүүдтэй найзлах гэж байна. Тэгээд надад ганц найзлах байгаа улсын хүмүүс Вьетнам улсаас л байна. Өрөөндөө аль улсын хүмүүстэй хамт байдаг? Өрөөндөө нэг Африк, нэг Монгол хүүхдүүдтэй тэгээ 3 л. Нэрээ дотор байр нь хэр санагдсан байж байна? Шинэ доорм нь бол айгүй гоё юм байлээ. Гадаа балконтой дотроо нойлтой. Дөрвөлийн хоорондоо нэг нөлтөг зүг голтой. Гүг. Тэгээ дөрвөлөг дотроо нэг нөлтөг өрөөндөө. Тэр болохоор айгүй амар санагдаад байгаа. Гарч нойлоо гэхгүй нийтийн нойлыг яах вэ? Чи шинэ дотор байранд байгаа юу те? Тэгээ би шинэ дотор байранд байгаа. За тэгвэл бүр тогтоо байгаа юм байна шүү дээ. Дотор байрныхын төлбөр тэгвэл өндөр байна уу? Айгүй нэг семестрийн төлбөр нь Монгол мөнгөөр бол 130-40 мянган төгрөг л хэлж байна. Сарынх нь уу? Тэггүй семестр. Үгүй. Семестр хэрэг 13 мянган энэ төрч байна гэж үү? $50. Тэгэхээр чи сая 500 шүү. Нэг. Тэгтлээ юм дэртэй болов гэж бодлоо. Тэгээ сарын нэг сая 500 мянган төгрөг л байна. Тэгэхээр шинэ тим сая 500 орчим мянга. Тэгээ хуучин арай бүр хэмтхан байгаа шүү дээ. Тэгээ хуучин бүр хэмтхан шүү. Хуучин баг 8 мянган гэдэг шүү. Тийм байдаг баг шүү. Тийм ер нь тийм хэвчээ. За тэгвэл ч доктор байранда тогтоо байгаа юм байна. Юуныхын нэрээ багш нарын аялал нь хэр санагдсан байж байна? Танай багш нар ер нь хэр аялалтай юм бэ? Хөхтэй болсны юм жоохон тийм амар яг Америк акцент гарахгүй мөртлөө жоохон өмнөдөө сул хэлээд идэв шиг байлээ. Гэхдээ мэдээж хэрэг хүнд ойлголцохоор хичээл заахад боломж байна. Асуудал ойлгоход бол ямар ч асуудал багш нар хичээлээ заачдаг. Багш нар хэр их гадаад багштай? Гадаад багш нар гэвэл манай англи хэлний хичээл гадаад багш байдаг. Тэгээд бусад багш нар дээр би хичээл аваагүй байгаа. Тэрэн дээр бол сайн мэдээлэл аваад байгаа. За тэгвэл 50-уудаа нэрээ найзалж байна. 50 оюутнууд хэр 50 хүмүүс ер нь чам дээрээ хэр санагдсан. Найзрахаагаар айгуу тийм дэлхийд дээгүрч ихсэн шүү дээ. Ер нь тийм юм шүү. Айгуу тийм хүндэтгэлтэй санагдсан хүмүүс нь ер нь бол. Ямар нэг юм болоход баярлаа гэж хэлээд ямар нэг юм болоход дуучтаарай гэж хэлээд. Хүндэтгэлтэй тэгээд найзлахад бол надад асуудал санагдсан. Би бас ялч хэлдэг. Extrovert талтай. Ингээд яа сонирхлоороо найз хийцэн. Сакс тоглож байгаа найзтай уулзсан жишээ нь. Тэгээ анги дотроос нэг спорт ярьж байгаа тэдний найзтай болцсон. Тэгээд аяга хүүхдүүдтэй. Айгу бүгд айгу найрсаг ярьдэн шүү дээ. Инээгээл нэлтэл. Айгу гоё тасархаг хүмүүс байдаг тий. Тайванчуудаас хүмүүс айгу таалагдж байгаа. Ер нь одоо юунд хамгийн хурдан дассан бас одоо хүртэл дасч чадахгүй байгаа юм юу вэ? Хамгийн хурдан дассан гэвэл агаар л баг. Тэгээ хооцонд. Агаар хэрчээд амар бөхчим халуун байгаадсан. Ингээд яа гэм бол тэн чинь ямар хэцүү юм бэ гэж бодоод сүүлдээ нөгөө нэг бөхчим халуунаач мэдрэхээ болцсон. Яг нэг Монголд байгаа юм шиг л Монголын 100 явж байгаа юм шиг санагдаж ирдэг. Тэгээ санагдчихсан. Тэгээд хоолнууд дээр нь бол өөртөө байнгын
гадуур хооллол дахиад хаанах гэж байгаа. Тэр бол нэг асуудал байна. Ганц басгүй хэцүү байгаа юм гэж одоо жоохон жом ихтэй юм уу? Гадуур. Тэнд жом гүйж халуун орон болох. Арт үгтэй яж байгаа чи орилж мөрлөө. Тэр мөрнөөс хайж магаад. Тэгээ айл болох цэвэрхэн байхыг хичээгээд айл болох цацгаад цацаад. Нэг тиймэрхүү. Гэтэ мэдээч нэг цэвэрхэн одоо танаа дотор байрны өрөөнд ч юм тэнд бол байхгүй. Гадуур юу хэсэгт байгаа шүү дээ. Чиглэг гэх юм уу? Тэр хэсэг байгаа шүү дээ. Дорны нэг давхраар бол 1-2 жон бол яг хоёрд явна. Тэрийг л жоохон нэг цэвэрхэн байдлаа хангаж. Тэдрийг өөрсдөөсөө холдуулахгүй бол заавал байвал жон бол ирээл нь шүү дээ. Тийм. Тэгээ халуун орон болохоор тэр нь бол байгаа. Харин Одоогоор хамгийн амттай бол нь юу вэ тавина? дахиад будаатай л хоол юм даа. Сургуулийн нь уу? Сургуулийн юм биш ээ. Манай сургуулийн хамгийн амттай бол гэвэл чихэрлэг дөөпөл. За дөөпөл дуртай. Чи нөгөө нэг юу стики дөөпөл ийдсэн үү? Нөгөө амар муухай үнжтэй. Тэр бол үнэр шигэл юм биш. Амталж үзсэн үү? Стаж чадахгүй. Хоол ирчээд нөрөг. Бас night market-ээр явгод маснаад нь жоохон тийм жоохон үнэртэй байхгүй. Бид яг анхтаа зүгээр үнэрийн л юм чи амт нь өөр байлгүй дээ гэж боддог. Хөөе бичлэг үзсэн байгаа шүү дээ. Айгуу гоё амттай байсан ингээд тэр нь ихээр туршаал идэл үзсэн яг л үнэр шигэл амттай байсан. Энд ирвэл гадуур зарж байгаа тостой олноос толгоогоор алгацлаа. Стингээд өвөд тэр таалагдаагүй байна тийм. Хоолных нь үн ерөнхийдөө. Ер нь яг хоолны газруудынх нь бол айгүй хямдхан. Бараг Монгол мөнгөөр 10,000 төгрөгөөр бол 5 хоол авчиж байгаа захиалаа. Тэнгүүд тэр нь айгүй их порцтой гоё бол ирж байгаа. Тэнгүүд дэлгүүр мэлгүүрээс одоо Монголын сэв шиг family mart гэж байгаа шүү дээ. Тийм дэлгүүрүүдээс хоол идэхээр тэдний зүгээр нь айгүй үнэтэй. Нэг жижиг савтаа бол хэд 10 хэдэн байц. Айл болох дэлгүүрээс биш гадуур л хоол гэж. Тэсэндээ. Юу амьдралын өртөө ер нь хэр вэ? Одоо танаа хоол авахдаг. Ер нь чиний сарын дундаж хэрэглээ хоол ундны зардлыг бодохоор ер нь хэдэн төгрөг болж байна? Юу нэг юм нь хоолын бусад хотуудаа бодвол хамаагүй хямдхан. Зардал бага амьдардаг газар гэх юм уу? Би одоо өдөрт хоолнд л баг Монгол мөнгөөр бол 20,000 төгрөг зарцуулж байгаа юм уу? 20-25,000 төгрөгийн хооронд зарцуулаад. Өглөө өдрөөрөө бол нийлээд те? Тий, өглөө өдрөөрөө бол байгаа нийлээд. Тэнгүүд айгүй үнэлтэй амьдарч байгаа юм уу? Тий, айгүй гайгүй. Тэгээ хэрэглээ хувцс одоо тий дэлгүүр хийх бол заавал нэг тэгж явах шаардлагатай. Эндээс онлайн шопинг хийгээл захиалчих. Family mart-ээр захиалаад. Тэр нь айгүй чанартай бас хямдхан юмнууд байдаг болохоор айгүй таалагддаг. За тэгвэл хичээх асуугаагүй чамд өөр гоё ярмаар юм юу вэ? Ярмаар юм гэвэл одоо манай сургуулийн гоё юм гэдэг. Байгаль хичээл нөө тэгээд энэ ер нь байгаль сураад байна. Тэгээ ер нь байгаль өглөө босоод дэлгүүр мэлгүүр сафар гарангууд тэгээд уул молон дээгүүр чи ингээл гаран татсан байж. Тэрийг хараад шууд тайвшрах жишээ нэ тий айгуу зэрэг. Нэрээ сая хоёлаа шилдэг ойтон болсон шүү дээ тий монголчуудынхаа хамгийн тий одоо би нэг ихэд нэг интервьюд орох гэж байгаа. За тэр нь яаж шилдэг ойтон боллоо? Одоо эвцэн шалгалтуудын дүнгээс хараад хүүхдүүд рүү мэйл явуулсан. За. Тэнгүүд над руу Монгол оюутан дундаас над руу мэйл ирсэн. Та энэ сайн судалж байна. Та манай интервьюд ороод өгөөч. Тэгэхээр Донхойд сурж байгаа нийт Монгол оюутнуудаас хамгийн өндөр голчтонтой байгаа нь гэсэн үг шүү дээ. Тэгээд сонголтууд ярьсан болохоор одоо бүх international skills орондоо. Орон болноос нэг хүүхд ярьж байгаа юм байна тий. Тэр тандаа. За.
Ер нь тэгээд яг ингээд бодгоо яах хэрэг ч одоо амар өөдөртэй хичээл юм хийх бодолтой байсан байхгүй юу? Тэстэ хийх юм байдаггүй байна. Үнэхээр өөдөж ингээд зүгээр хичээлдээ суугаад хариалаад байсан. Тэгээд ингээд тууштай яг шалгалтууд тохиол тууштай хийж эхлээл. Ингээд тууштай юм хийж эхлэх гэдэг болд юм байл гэж байна. Сайн байна. Ста мундаг байна. Ста очингууд 2 сар энэ гэлцүүлээд өгсөн байна шнэ. Харин Орё гэсэн ямар ч гэсэн одоо сайн ч байсан муу ч байсан гэсэн нөгөө лигдээ орё гэж хоёлоо бодож байсан тэрэндээ орсон байна тий. Тэгээд сургуулийн дөнгөөр бүр аягүй сайн байна. Ээж хоёр нь бас ярьж ирсэн. Ямар мундаг юм бэ гэдэг чинь бас бодчихлаа. Тэгээд дахиад том баяр. Мэргэжлийн хичээл болохоор яг өөрөө нөгөө хүсэж байгаа юмар хүн сурч байгаа шүү дээ. Тэнгүүд бүр өргөн сонирхолтой санагдаж эхэллээ. Хэрэгтэй юм зааж байгааг нь өөрөө мэдээл. Тэгэхээр хүн хүмүүс сурч юм байл. Үнэхээр л математиктэй пашнтай юм байна л да. Хэр баг юу математик дөрөв гэдэг чи бол бүрст. Дурлж тэгвэл сонгосон. Зөвл сургуулаа хоёлаа сонгосон байна да. За өөр одоо юу чиний араас очих жоо одоо сургуульд юм эсвэл тайванд очих жоо хүүхдүүд чи ингэчүүлэр зүгээр юм билээ дээ гэсэн хэлэх юм уу? Ирэхээс өмнө гэх юм бол зүгээр сэтгэл зүгээр л бэлтгэж хэлээ. Ялгаатай гэрээ сан их орноос сан. Тим юм дээрээ л өөрийгөө арчуулна. Ихчээд зүгээр яг хичээлээ сайн гэж хэлдэг. Чи гэрээ хэрэг санаж? Би гэрээ байнга санахгүй яг нэг юм хэцүү үе тохиолдсон үед л ингээд санаж эхэлдэг. Яг энэ үед гэртээ байсан бол Монгол хэлээр ямар гоё орч иж байна. Тийм үед хэцүү үед санаж байнга санахгүй. Хайда гоё их мах идмээр санагдаж байна гайгүй. Махны талаар бол байнга. Өдөр болгон идмээр санагдаж байна дээ. За тэгвэл өвлийн амралтаараа иржлээ та. 2 сар одоо ч юу байх вэ? 2 сар өнгөрчл өвлийн амралтаа. Ирлээ. Одоо бараг сарын дараа бараг буцлаа шүү дээ. Энэ сүүлрүүгээ хоног тоолдог үлчдэг бодол юм. Ээж надад эрэнгүүд нь шууд мах бэлдээл чамааг өгдөг юм. Тэр ихтэй захиал намайг очингоо шууд танцсан мах бэлдсэн байгаа юм билээ. За тэгвэл цагаа гаргаад ихтэй гоё ярилцлага хийсэнд баярлалаа. Тэгээд энэ ингээд цаашдаа манайхаас явах гэж байгаа хүүхдүүд зөндөө үр өгөөжтэй байх болов уу гэж бодож байна. Тэгээд дахиад том баяр хүргэе. Өстой мундаг байх шүү. За тэгээд хэрэг гарвал холбогдоорой. За таны ч гэсэн ажил төрөл амжилт хүсье. За баярлалаа.